Гэгэн өглөө минь гээл бодоод сэрчээд эцсийнхаа чэстийг хартал. Юу вэ? Юу эсэн гэж ганцхан нурс. Тэг чи яг доошо бууж маятах гад буус юм да. Доошо 2 блок ухаад бууж байгаад нэлээд том агуу болоод тэр агууд нь тэгээд вардан төрдөг. Тэгээд би болж өгвөл чимээг алхаж очиод нөө вардан төрүүлдэг чимээ сонсдог нөө юмнуудын ингээд болж өгвөл ингээд пикаксараа устгах гад явсан. Тэгээ яг хөө тэр агуунд нь нэлээх даймонд байсан бөгөөд тэгээ биг ялс очоод нэгийн ч үлдээхгүй бүх даймондыг авсан байт. Харалтаа бүр даймонд үнэрлээл аваад байгаа юм чинь. Яг хөө тэгээд нөө агуунд нь байсан бүх даймондыг авцсан болохоор тэгээд бас доошоо буугаад бас нэг блокоор хөвтээд даймонд хайж авсан юм да. Ингэж явахаар яг шалдардсан бэлээ. Нэлээ одоо ингээд нэг блок ухаж авсны эцэст нэг хэдхэн даймонд олсон. Тэгэд яг энэ ингээд ухаж явж явах үед надад ганц л юм бодогдсон бохгүй юм. Тэр нь энэ. Тэгчээ яг ухаж явсараад нэг хідэн чнэ даймонд олсон ч гэсэн яг шантраад шантарсныхаа дараа шууд дээшээ ухаад нэг том агуу болсон. Тэгээд тэр агуунд нь бас л вардны юм биш. Яг энэ агуу зөндөө даймонд байсан ч гэсэн миний ганц л санааг зовж исэн зүйл бол вардна. Тэ тэр хизээч төрж магадгүйсэн. Тэгчээ яг газ очиж даймондуудаа туучаад вардан төрүүлдэг юм хурд очиж устгахаа зөөр арга байгаагүй юм. Яг энэ вардинг төрүүлдэг юмыг устгах хооронд би ганц л юм бодсон юм. Бити төрөөсөө тэгээд энд өгч болохгүй шүү л гэж бодчихсон. Тэгээд яг уу яг уу тэгээд вардан төрөөгүй болохоор шууд үлдсэн бүх даймдуудын туухаар хөдөлж эхэлсэн юм да. Яг уу бүх даймдуудаа туусныхаа дараа би газ дээшээ гарах бодол толгоондоо тээж эхэлсэн юм. Тэгчээр нөө ер нь одолгүй гарцсан дөө. Тэгээд газ гарчаад ер нь гэрээ хайх бодол байсан. Тэгээд гэрээ олох бол нэг шалах юм байгаагүй. Зүгээр л урагшаага яваад хахад л манай гэрээ яг урдаас хараад амар царайлаг хараа зогсож ирсэн. Би бас гэрээ хааж байгаа бааханд сакура нөгөө тариад тойруулаад тарьсан. Тэгээд амар царайлаг харагдаж байгаа сте. Яахав дээ тэгээд цуглуулсан бүх даймондуудаар өөрийгөө бүрэн хувцалж эхэлж байгаа нь харагдаж байна. Тэгээд яг ч бүрэн хувцлаагүй.
Яа тэгээ бүрээ уцалцаж амар царайлаг харагдчихсан тест тий. Надад 5 даймонд үлдсэн. Тэгээд ер нь бол гоё л харагдчихсан дөө. Тэгээ яг хаа дараачийн үйл ажиллагаа салхин тээрэм. Тэгээд ер нь шууд барилгатаа шууд орж эхэлсэн байт. Нүдэ нараа яг энд одоо хоньны нэдлэг болж байна. Хонь алт юм би. Гэтэ манай хоньнууд амар их өссөн байгаа зү. Яа, манай байшин ингээ шүн харгалтай амар царайлаг алга харагдчихсан. Тэгээ би өөртөө бас унтлах өөр байсан. Манай энэ хонь наашаанд морь орж ирэх дуртай юм шиг байлээ. Ягаад ч бол нэг өсдөгцөө одоо бүр 4 болцсон байдээ. Тэг чи яг би ингээ хоньнуудынхаа бүгднгийнх нь үсэнд сад. Яг энэ хоньны насаараа тэгээд ингээд салхин термийнхаа 3 дахь давхрын ингээ ханы хийсэн. Яа энэ манай гэрээс ер нь холдгүй байдаг нуур штт. Амар царайлаг нуур угаацт. Тэгээд би энэ нуурны хажууд бас юм хийнэ гэж бодоол байгаа. Тэгээд энэчнээс ирж ер нь эснүүд авчаад жишэл хийдэ.
Яг хөө энэ хэсгээс бол шууд дээврээ бариад эхэлж байгаа юм дөө салхин термийнхаа. Тэгээд манай салхин термтэй сүүлд амар янз юм болж таа тэгээд сүүлийн хэсгийг үүсэрээ за. Оройсон болохоор яг гараад унтах гад гэрлүүг очих гэсэн чинь баахан зомби ингээд манай энэ салхин термийг тойроод над руу дайрчсэн. Яг байшингийнхаа дээврийг ингээд жоохон гацуур модны ингээд юмар хийж байгаа. Тэгээд гол хэсгийг нь ер нь чулуугаар хийж эхэлж байна. Яг хөө дахиад нүдээд тэгээд дахиад л хоньны нэтлэг. Манай байшинд их крипер ер нь их дуртай байд юм шиг үлээ. Намайг ингээд хоол аваад байжсэн чи араас харин гитсэн ирж идэв. Яг хөө энэ чинээс бол ер нь салхин термээ дуусгацсан бай. Дуусчлаа байна гэд ер нь хэлж болно. Тэгээ ер нь эцэст нь бол хэлэхэд бол нүүрстэйс хүн одоо даймат тоолол дуусчихна. За за тэгээд үзээрэй за.